Өнөөдрийн бичлэгийн арай жоохон чөлөөт байдлаар бас нэг Уянга гэдэг хүн Америкт ирээд одоо хэрхэн суралцж ийсэн, юу хийж ийсэн гэдэг тухай ярих гал байж л да. Тэгээ үүнээс гадна бас нөгөө Бэй Эриа, одоо Сан Франциско, Бэй Эриа, Сакраменто хавар амьдардаг хүмүүсний карьерийн боломж байдгаа гэдэг нэг хүн энийг ингээ төвөөгээд өгөөч гэсний дагуу тэр тухай бас төгсгөлт нь яриа шүү. Тэгэхээр та бүхэн бас анхааралтай байж байгаарай. Үнэгүй компьютерийн чиглэлээр, IT чиглэлээр мэрэгжил эзэмших одоо мөн эрүүл мэндийн одоо medical assistant, dental assistant гэдэг мэрэгжлийн үнэгүй эзэмших тийм боломж байгаа. Миний хувьд одоо манай гэр бүлийн хувьд Америкт ирээд 10 жил болж байгаа. Яг 2015 онд нөхөртөө 2 жижигхэн хүүхэдтэйгээ 2 настай 3 настай хүүхэдтэйгээ бид дөрөв анх Америкт ирж илаа. За тэгээд тэр үед ирэхэд бол тэгэл хэдийгээр ингээм биш Монголд бас нэг англи хэлний курс энтер суугаад идэв гэсэн мөртлөө англи хэл Америкт ирэхээр шал өөрөө юм билээ шүү дээ. Тэгээ бүр юу ч бараг л юу ч ойлгохгүй шахуу. Тэгэл анхан шатнасаа л хэлж байгаа байхгүй. Тэгэл бид ч гэсэндээ анхан шатнасаа бүх зүйлийг хэлээд одоо хүмүүс яг ямар ажил хийж эхэлдэггүй яг тэр дагуу л ингээд бүх зүйлийг хийж эхэлж байгаа юм. Тэгээд яг тэр 10 жилийн өмнө дөнгөж ирчээд байж хата энэ одоогийн амьдарч байгаа хоттой ирээд тэгээд тэр үед нөгөө ажил хайгаад аягүйх ажил хайж явдаг гэсэн байхгүй. Тэр үед би нөгөө Google Map дээр за ойрхон гэртээ ойрхон ресторанууд хаана байна гэдгийг шууд Google Map дээр хийж өгөхдөө шууд ороод ингээд танах хүн авах уу зөөгч ажилд авах уу гэдэг ингээд шууд асуугаад явчихдаг байсан тэр үед. Тэгсэн чинь нэг яг манай гэртээ тэр үед нөгөө би машингүй байсан болохоор манай гэртээ ойрхон нэг солонгос эзэнтэй нэг рамны газар байсан байхгүй. Тэгээ ороо ажил асуусан чинь нөгөө солонгосч амар муу тэр солонгосчуудын ер нь англи хэл нэг муу штэ. Тэгсэн чинь тэр солонгос өөр айгүй муу англи хэлтэй байсан мөртлөө намайг чиний англи хэл чинь амар муу юм байна. Чи бол зөвхөөр ажиллахгүй. Тэгтээ чи яг дэш бааш одоо аяг 5 гагч хийгээд тэгсэн чинь тэр үед ч одоо би одоогоос 10 насаар залуу байсан. Тэгээ дээрэс нь одоо айгүй амбицтай ч байж. Тэгээд юу үгүй би зөөх чинь тэрнээс би дэш бааш хийхгүйгээ тэгээ гараа авчихсан байхгүй. Тэгээд би нөгөө юу яадсан нөгөө солонгос дэлгүүрт ажилд орж исэн. Солонгос дэлгүүрт нэг жил гараа ажилласан. Тэгээд нөгөө тэр солонгосын хэлсэн үг чинь намайг амар мотивацчлуулаад би бүр айгүй шартаа гологцсондоо айгүй шаардлага англи хэлийг айгүй сайн хичээж сурч исэн тухайн үедээ. Тэгээд би тэр үедээ нөгөө сургууль энтерт ороогүй яг тэр солонгос дэлгүүрт ажлын 5 өдөр яг өглөө 9-өөс орой 5 хүртэл ажиллаж байсан байхгүй. Тэгээд тэр үедээ би яаж англи хэлээ сайжруулах арга замыг сонгож исэн бэ гэхээр өмнө нь нөгөө хятад хэлний нөгөө Болбаатар гэдэг багш байдаг шүү дээ. Гэгээд ид сургуулийн тэр багшийн тэр номыг уншиж исэн байхгүй. Яаж гадаад хэлийг одоо нөгөө монгол аргаар сурах вэ гэдээ чанга дуугаар уншдаг. Нөгөө дахин уншдаг тэр аргыг номыг уншиж исэн болохоор яг тэр аргаараа анх өөрийнхөө хэмжээнд би дааж сурж исэн ингээд сурчсан. За тэгээд ном уншдаг хамгийн эхлээд гэхдээ айгүй гой сонирхолтой номнууд сонгосон. Harry Potter-ийн номнууд байгаа. За тэгээд хамгийн эхний уншсан болохоор нөгөө Eat Pray Love гэдэг кино нөгөө Julia Roberts-ийн тоглосон кино байдаг шүү дээ. Тэрний номыг анх уншиж исэн. Тэгээд бас нөгөө Dan Brown гэдэг бас нэг алдартай зохиолч байдаг. Одоо Da Vinci Code энэ гэдэг тэр номнуудыг бас би монголоор унших дуртай байсан. Тэгээд тэрийгээ би шууд англи хэл дээр бүгдийг аваад номнуудаа дандаа нөгөө хуучин номнууд зардаг дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэндээс авчдаг гэсэн. Тиймэрхүү номнууд ч аягүй хямдхан байдаг шүү дээ. Тэгээд Harry Potter-ийн бүх тэр нөгөө бот цувралыг аваад тэгээд ингэж юусэн. Тэр нөгөө дэлгүүр дээр ажил дээр байж хата дэлгүүр дээр өдөр ажиллаа ихтэй би яг тэр YouTube дээр тэр номнуудыг чинь аудио хэлбэр нь бүгдээрээ ингээд нөгөө уншигдсан байж байгаа байхгүй юу. Тэгэхээр би өдөр яг нэг чаптрыг маш олон удаа давтаал сонсоод байна. Ерөөсө дахин сонсоод байна. Ерөөсө нэг чаптрыг 10 удаа сонсоод яг тэр сонссон хэсгээ оройн гэрт нь очиод дахиад ингээд уншаал байна. 10 удаа ингээд дахин уншаал байна. Тэгэж уншсаар агаад за тэгээ окей боллоо гэж үзэх юм бол яг дараагийн чаптер руу ордог тэгж явдаг гэсэн байхгүй. Тэгэж нэлээд олон номнуудыг уншаад гол нь яг хөө тэр үед ингээд амар залхуутаа санагдаад ёо ёстой залхуутай юм аа ойлгохгүй. Тэгээ зарим мэдээ ихний ихэнх үед ерөөсөө огт ойлгодоггүй байсан. Тэгээд тэгж хүчээр ингээ өөрийгөө цаг барьж сууж байгаа. За нөгөө солонгос юм аа. Чи англи хэл муутай байна гэстэн санаанд ороод өөрийгөө мотивацчлуулаад бараг жил гарan тэгж ном уншиж сонсож яваад явсан. Тэгээд яг нэг мэтгэл аягүй сайжирсан байт юм билээ. Тэгээд тэрний дараа Америкт ирээд нэг 2 жил арай хүрээгүй маа community одоо байгаа хотынхоо community college-д орсон байхгүй. Тэгээд community college-д орохдоо яг үнэхээр сайн сурчаа. Эхнээс нь англи хэлийг яг дөрвийн дагуу сурчээ гээд тэгээд орж байгаа байхгүй. За тэгээд англи хэлийг
Community College-ийн тэр англи хэлний нөгөө төвшнгөө тогтоолгоод яг бичгийн төвшин, дүрмийн төвшөнд бол дундаас нь хэлж байгаа юм. За тэгэж ороод яг сураад явсан. Тэгэхэд бол чих нэлээд сайн онгоцсон. Багшийн ерөөсөө хийснийг 100% ойлгож байгаа байхгүй. Тэгээ миний нэг одоо анзаараад идэг зүйл юу гэдэг вэ гэхээр одоо манай монголчууд ингээд англи хэлний нөгөө ямар ч төвшин байхгүй ажгаад сургуульд ингээд орчхоор багшийн хийснийг ерөөсөө ойлгохгүй болохоор ингээ хашраад идэм байлаа. Хичнээн одоо англи хэлний анхан шатны дунд шатнаас нь эхэлж байгаа ч гэсэн тэр чинь Америк хүмүүс зааж байгаа учраас ойлгохгүй болохоор юу ч ойлгохгүй шүү дээ. Тийм болохоор ядаж чихээ онгойлгочоод орохоор шал өөр төвшин сорж байгаа байхгүй. Тэгээд тэгэж ороод яг нөгөө чих аягүй сайн онгоцсон байсан учраас англи хэлний тэр ороход багшийн хийснийг 100% ойлгож байгаа. Хичээлдээ ч гэсэн маш дур сонирхолтой. Тэгэж орвол надад бол миний өөрийн туршлагаас үзэхэд бол тгий санагдчихсан. За тэгээд тэрний дараа би чинь тэгээд нөгөө бусад мэрэгжлийн хичээлүүдээ аваад коллежид зөндөө нэлээд удаа сурсан. Эхлээд би нөгөө RN одоо registered nurse болох гэж сурж исэн. Тэгээд яг нөгөө prerequisites гээд одоо өмнөх нөрсийн програмд apply хийхин тулд авсан байх хэвээр бүх ангиудыг аваад хими нэлээд олон анги авч исэн, биологи нэлээд олон анги. Тэр завсраар нь бас dental hygiene програмд орно гээд шүдний эрүүл ахуйчийн програм орно гээд давхар apply гээд яваад давхар apply гэж явж байхдаа бас тэр зөндөө олон ангиудыг авсан л та. Тэгээд ямар ч байсан dental hygiene програмд орж байжгаад тэгээд даатгалын ажлаа давхар хийжаад за ер нь даатгал нь надад зүгээр юм байна. Надад илүү тохирох юм байна. Би илүү дуртай байх юм байна. Би олон жил магадгүй энийг хийх юм байна. Тэгээд миний нөгөө өмнө нь би ч телевизэд ажилладаг байсан. Энтэйгээ хослуулаад хийхэд илүү боломжтой юм байна гэдэг үүднээс би нөгөө даатгалын ажлыг сонгоод тэгээд эндээ үлдцээ. Тэгээ одоо эндээ бол full time-аар ажилладаг. Хэрвээ үнэхээр Америкт сургууль сурья мэрэгчлээ болёо өөрөө үнэхээр сурья гэдээ одоо толгойн дотроо шийдэл ингээл явах юм бол бүх боломжууд байгаа. Одоо турхтаа хүн ч гэсэндээ турж байгаа хүн ч гэсэн толгойноос ихэж турдаг гэдэг чинь толгойн дотроо л хэрвээ өөрөө шийтгэл юм бол тэгэл турхал аягүй амархан сурахад ч гэсэн яг адилхан. Хэрвээ хүн өөрөө би үнэхээр сурья гэдээ толгойн дотроо шийтгэл юм бол сурах нь үнэхээр гоё. Тэгээд айгүй гоё тэр ядаж тэр сурж байгаа тэр процесс тэр шалгалтанд бэлдэх яг хэцүү үе байх ч гэсэн яг тэрнээсээ үнэхээр enjoy хийж таашаал авч чадна гэдэг бол маш гоё хэсэг байдаг юм байлээ. Тэгээд би яриад нэг ийм Bay Area, Сан Франциско, Калифорни, Сакраментогийн хүмүүст бол ийм нэг хэрвээ одоо бага орлоготой ч юм уу те байх юм бол ийм үнгүй одоо IT-ийн чиглэлээр сурах эсвэл medical assistance, dental assistance-ийн чиглэлээр сурах ийм боломж байна. Энэ мэдээллийг явуулсан хүн маань өөрөө бас яг энд dental assistance-ийн чиглэлээр сураад одоо ажиллаж байгаа гэсэн. За jvs.org гэдэг энэ вебсайтаар ороод тэгээд ингээ харчих юм байна. За тэгэхээр энэ нөгөө Калифорнид үйл ажиллагаа явуулдаг ийм non-profit байгууллага байгаа. За тэгээд энд сурахын тулд 18-аас дээш насны байх хэвээр. За ажиллах хэрэгтэй ногоон картаа иргэн байх хэвээр. За тэгээ мөн ажилгүй байгаа бас орлого багтаа гэдгийг нотлох бас бичиг цааш магадгүй шаардах бах. Тэгвэл одоо англи хэл математикийн анхш зохих шатны мэдлэгтэй байх хэвээр гэсэн байгаа юм. Гэх мэтчлэн ийм шалгуурууд байгаа. Та бүхэн өөрсдөө ороод ингээ хараарай. За тэгээд энэ нөгөө эрүүл мэндийн чиглэлийн програм үнэгүй сургалтуудын тухай болохоор зэрэг Imaging Works гэж байгаа Healthcare Academy Administrative Assistance буюу одоо нөө бичих хэргийн туслагч юм уу те эсвэл Medical Assistance сертификаттай Bay Area-д байгаа, Sacramento-д байгаа, San Francisco, Los Angeles-д бас одоо Dental Assistance-ийн програм нь бас байгаа юм байна. Los Angeles-ийн хүмүүс танд чиглэлд. За IT чиглэлээр одоо энэ Cyber Security Training, Tech San Francisco, Data Analyst, IT Support Training гэдэг ийм 21-7 хоногийн иймэрхүү сургалтуудыг бас ингээ үнэнгүй санал болгох юм байна. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг жишээ нь өөр олон иймэрхүү програмууд байдгийн шүү. Тэгэхээр тэр програмуудыг та бүхэн өөрсдөө бас хаагаарай. Adult school-уудгээс бас байдаг шүү дээ. Одоо бүхэл газар байж байгаа. Adult school-ууд яг адилхан иймэрхүү сургалтуудыг бас үнэнгүй санал болгож идэгэн шүү. Цаг жоохон цэвэн болчлоо. Ер нь хэцүү болчлоо. Өмнө нь бол Америкт одоо ямар ч бичиг баримттай байсан хамааахгүй янз бүрийн ажил хийчихдэг байсан шүү дээ. Одоо тракэнд явхад хүртэл хэцүү болчлоо. Uber доор дааш энэ төр хийхэд хүртэл ер нь жоохон хэцүү болчихж байгаа учраас бас та бүхэн иймэрхүү үнэнгүй ашиглаж болох иймэрхүү боломжийг хараарай. Тэгээд нэг хэдэн 7 хоногийн дотор мэрэгчлээ болоод авчихад саяны энэ байгууллагын саяны тэр сургалтын төв болохоор зэрэг non-profit буюу ашигын бас байгууллага. Тэгээд дээрээс нөгөө ажилд хэрвээ шаардлагатай бол бас ажилд
зуурчилж өгөх тийм газрууд юм байд юм байна. Тэгээд яг иймэрхүү програмууд, иймэрхүү сайн дурын байгууллагууд бол одоо яг communityтэй чиглэсэн ч юм уу те. Hispanic хүмүүст зориулсан одоо Asian хүмүүст зориулсан, хятадуудад зориулсан ч гэдэг юм уу маш их байдаг. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө тухайн орон нутагт байх тэр боломжийг бас ашиглаараа. Тэгээд хэрвээ одоо бага орлоготой гэд те бичиг баримтнаасаа үйл хамааран хэрвээ тухайн Калифорни оршин суугч гэдгээ нотлох ч юм уу те Иллинойн оршин суугч гэдгээ одоо нэгээс дээш жилийн хугацаанд оршин суусан гэдгээ харуулчих юм бол community college ч гэсэндээ одоо үнгүй сураад явах юм боломжууд бас байдэн шүү дээ. Тэгэхээр тэр бүх боломжуудыг ашиглаарай. Тэгээд энэ нөгөө миний өмнө нь хийжсэн коллежид Америкт коллежид хэрхэн сурах вэ гэдэг бичлэгийг бас үзээрэй. Энэ дээр би бас яг яаж коллежид сурж исэн, яг ямар арга замаар явах уу гэд хийсэн байгаа. Тэгээд тэрийг бас үзээрэй. За тэгээд ямар ч байсан та бүхэн тэр нас оройтсон гэхгүйгээр сурах хүсэл эрмэлзэлтэй байгаарай. Тийм. Тэгээд бас яг хуу би ч өөрөө нөгөө санхүү даатгалын ажил хийдэг. Яг энэ ажлын хувьд болохоор заавал нөгөө коллежид сурна гэхгүйгээр нөгөө 30 оны онлайнаар курс уншаад мужийнхаа шалгалтын нөгөөд бас хийж болдог ажил байхгүй. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн хэрвээ сонирхё би лайсенсыг аваад үзье, туршаад үзье, өөрийгөө одоо ингээс хориод үзье гэж байгаа хүмүүс байх юм бол бас надтай холбогдороо яаж сурах уу те яаж одоо үйлчлүүлэгч явуулах уу ч гэдэг юм те ямар боломж байна тэр тухайс ингээ хамтарч ажиллаад яг шатаар нь заагаад ингээд явах боломжтой байгаа шүү. Тэгээ энэ тухай мэдээлэл авахар бол надтай холбогдороо.